Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв FM 104 эрүүл амьдралын радио хамтран COVID-19-ийн халдвар хөл хорионы үед сэтгэл зүгээ хэрхэн эрүүл байлгах талаар чи ганцаараа биш радио цуврал подкастыг хүргэж байгаа лээ. Энэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөн хооллолт, өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйд яг ямар нөлөө үзүүлдэг болох мөн шинэ эерэг дадал бий болгохын тулд ямар алхам хийх талаар зөвлөгөө хүргэхээр Монгол улсын авраг, дэлхийн хошин авраг, олон улсын хэмжээний мастер фитнес модель Ануухай болон сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл заслын багийн эмч сэтгэл засалч Жавхлан нарыг зочноор урьж ярилцлаа. Сайн байцгаана уу бүх залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Фитнес модель Ануухай мэдчилж байна. Чи ганцаараа биш гээд радио цуврал подкаст байгаа. Тэгээ подкастын манаас шинэхэн дугаарын зочныг одоо урилгыг хүлээн авч ярилцлага гэж байгаа танд юуны өмнө баярлалаа. Тэгэхээр таны хувьд фитнесийн багш хийдэг. За дээрэс нь баг өдрийн ихэнх цагийг бол яг дасгал хөдөлгөөн хийж өнгөрүүлдэг байх. Тэгэхээр хэвийн хүний өдөр тутам одоо хийх ёстой тий шатаах ёстой дасгал хөдөлгөөн гэдэг дээр ер нь суур ойлголт нь юу юм бэ? За ер нь ажлынхаа цаг завыг зохицуулж чад 7 хоногт ерөнхийдөө дунджаар 3 удаа фитнес явах зүгээр. За фитнест биш юмаа гэхэд ядаж өглөөдөө нэг ажил руу алхах явдаг ч юм уу тий. Эсвэл юм дулаахан байх зүүнний улиралд дугуйдаг ч юм уу. За тиймэрхүү байдлаар эхний ээлжинд дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг юм маягт оруулж болно. Үнэхээр завгүй хүмүүс бол бас гэртээ хөнгөн дасгалууд бас хийж болдог. Тэгээ ер нь нэг аль зүйлийг нэг амар нуршаал хүн дээр хүлээж аваад тий фитнес явна гэхлээр л нэг амар дахиад нэг тусдаа нэг ажил гарч ирэх юм шиг ойлгоод шүү дээ. Тийм байхгүй. Айгу ингээнээр хүлээж авбал хүмүүст өөрсөнд нь их амар тусна гэх юм уу? Таны хувьд ер нь COVID-19 гарснаас хойш өдөр тутмын амьдралд чинь хэр өөрчлөлт нөлөө гарсан бэ? Нөх амар хүмүүс шиг одоо хэцүү байсан ч юм уу, муухай байсан ч юм уу байгаа ч юм байхгүй. Харин ч ер нь нөгөө зөв санагдаж байгаа. Одоо хүмүүс ч яг нэг ийм шалгуураар жишээлбэл найз нөхдөд таньж байна те бенсийг явж бол бенсийн хамтрагч нарыг таньж байна. За тамирчдын хувьд бол бас энэ жил айгуу сайхан амарч байна. Нөгөө жил болгонд тэмцэнтэй би тэмцээний бэлтгэл байдаг гэсэн бол бас бид нар сайхан амраал авч штэ. Эхний нэг сараас хоошоо сая хөл оройос те тавигдтал бас бид нар бэлтгэлээ бас зааланд хийж чадахгүй үед байсан. Тэр үед нь зохицуулаад бас гэртээ гадаа салууд бас хийгээл явсан. За хүмүүсийн хувьд бас ялгаагүй юмрхүү байсан болоо. Бүр ковидын яг үеэр яг эд итвчлэлтэй үеэр нь те бүх юм хаацсан байхад хүмүүс чинь бүр харин ч итвэхтэй болсон санагдаж байна. Тэр цэцэрлэгт үрэлтэн ч өглөө алгаа амар болуулаа бэлтгэлээгээл хийсэн цэцэрлэгтсэн ч бас алга болсон шүү дээ те. Юм нь хүмүүсийг ингээ хориод тахлаар нөгөө бүр ер нь нэг хиймэр санагдаал те. Ер нь аливаа зүйлийг хориод тахлаар ч яг дээ тэр нөгөө өсөр үеийнх нэг найзуудтайгаа уулзч болохгүй ч юм уу эсвэл бол ингэдэг битгий ингээд ахаар яг яадаг шиг хүмүүс бас яг тиймэрхүү л харагдаж байна. Тэгэхээр өөрсөндөө айгүй зөв байдлаар хүлээж аваад буруу нөхцөлийг ч гэсэн өөртөө бас эрэг байдлаар ашигтай хэлбэрлөө оруулах аливаа зүйл төр зүгээр санагддаг. Тэгэхээр таны хувьд одоо стрессээ яаж тайлж гинэ вэ? Яг энэ таны одоо тий ажил мэргэжил ч юм уу онцлог ер нь таны сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг? Сошиал медиа дээр ялангуяа одоо сошиал контентыг явуулж байгаа. За Instagram, Facebook тий эдгээр зүйлүүдийг ашиглаж байгаа хүмүүсийн хувьд бид нар ер нь уцтай амар ойрхон байдаг. Тэгээд яг уцнаас илүү их ядардаг гэх юм уу тий уцнаас стрессддэг ч юм уу. Юм хөө зүйлүүд ажиглагддаг. Тэгээд хүмүүс бас нэг 7 хоногт нэг удаа бүтэн сайндаа ч юм сайхан уцаа оролдохгүй нэг өдөр амархыг хичээгэр гэж их зөвлөдөг. Ер нь бол энэ телевиз дээрс нэмдэлэгц тэр бол нэлээд хүнийг их ядраадаг, нүд чинь их ядардаг юм лээ. Оронд нь ийм гоё подкаст энэ төр сонсч иж бас их гоё стресс тайлдаг шүү дээ. Ер нь гоё унтахтаа ер нь ингээд нэг подкаст сонсоод унтдаг. Тэгэхээр айгүй сайхан тавшаад хүмүүсийн гоё үнэтэй зөвлөгөөг аваад тэр их сүүлийн үед их гоё санагдаж байгаа. Одоо ингээд сэтгэл зүйч нартай ярилцахаар бас яг тэгж зөвлөдөг байхгүй. Дасгал хөдөлгөөн хий гэдэг ихтэй дасгал хөдөлгөөн маань яг ямар ингээд гоё зүйлийг мэдрүүлээд байна. Надад ч бодтой нэг амар ингээд уур хөрхөр чинь орилмоор санагдаал юм аа очтмар санагдаал байдаг штэ. Заримдаа уурлахаар бүр сонин үлдэл гаргадаг тий. Хүний дотор тийм бухимдал байдаг. Тэрийг одоо хүн энерги гаргаж тий зарцуулаад одоо хөдөлгөөн хийх ч юм уу. Ингээр нөгөө дотор исэн бухимдажсэн юм ингээд аягүй сайхан таавширдаг гэсэн. Нөгөө хүмүүс ч уурлал бухимдаал тонгочоол тий ингээд найз залуу руугаа орилол тий зарим охтууд тийм зарим залуучууд ч тийм өсвөр үеийнхэн ч гэсэн бас тэгж байгаа. Тийм болохоор ингээд дасгал ихлээр цаанаасаа нөгөө доторх бухимдал ингээ айгүй гоё таавшаад өгчдөг гэсэн. Тэр нь л яг хүн болгоны сэтгэл зүйчтэй тамирчид хэлээд багш нар хэлээд байгаа яг 100% зөв. Дээрэс нь энэ шинжилгээ ухааны үндэслэлтэй одоо батлагдсан бас нэг стресс тайлахны арга байна. Хооллолтын хувьд өдөр тутамдаа ямар хоол хүнсийг ер нь хэрэглүүл зүгээр вэ тий? Дасгал хөдөлгөөнтэй оршуулаад за маадгүй үнэхээр ингээд заалан дээрээ дасгал хийх боломжгүй хүмүүсийн хувьд ч юм уу ер нь өдөр тутмын амьдралдаа юу хөвшүүлвэл зүгээр вэ?
За түрүүний хийснээр бас нөгөө амар нуршаад авах хэрэггүй. Бас эрүүл зүйн хоол тэгэхээр нэг техник хийж машин ногооны салаад нэг алим ч юм уу. Энэ бол эрүүл зүйн хоол бол биш. За дээрэс нь монголчууд одоо таардаг өөрсөнд нь таарсан үндэстнийх нь тий соёл. За тэр хоолны соёлтой холбоотой тэр өөрснөө таарсан хоолносыг одоо зохицуулж тааруулж сонгож эргэлж авах хэрэгтэй. Тэрнээс одоо ингээд Сингапурт ч юм уу, Таиланд ч юм уу тийм дулаан уур амьсгалтай байдаг газрын хүмүүс шиг бас ингээд хөнгөн хооллоод ивэл бас их тохиромжгүй. Одоо жишээлх юм бол өглөө хар махтал хөргөлж авах хэрэгтэй. За зуны улиралд бол цагаан мах, загасны мах, техник хийж махаа ч юм уу тийм эргэлж авахд ер нь ол зүгээр. За тэгээд тухайн хүн одоо жингээ хасах юм уу, жингээ барих юм уу, жингээ мас авах юм уу гэдэг дээрээсээ зорилгоодээс нь хамаарат хоолны систем бас өөрчлөгддөг. Тэгэхээр энгийн хүмүүсийн хувьд за яг ер нь нөгөө өглөө хамгийн чухал хоол байдаг. Тэрийг их хүмүүс алдагдуулдаг юм тийм. Өглөө босоод шууд ингээ ажиллагаа явчихдаг шүү дээ. Тэгэхээр өглөө хамгийн тохиромжтой бэлэн одоо удалдаалагчдаг обвиаснууд байдаг. Өндөр мөндөг чаналтай ингээ цаг хугацаа ордог. Иймэрхүү одоо өглөөний цайнаас татгалзаад одоо залхан хүмүүст бол сайхан обвиас айгу амар идэх. Ерөөсө тэр чинь усан тэгэл пэйжин талаагаар сүүгээл бэлтгэж цаг 1 минут 30 секунд болно. Тэгээд хоолоо идэх нэг 5-10 минут болчихдог байхгүй. Тэгэхээр өглөөний цайгаал заавал чуугаа гарч явах хэрэгтэй гэсэн. За тэгээ өдөр нь ол өсөн хоолоо идэж болно. Оройдоо хөнгөн одоо жимс таараг ногоо ч юм уу тийм иймэрхүү хоолнуудаас хөнгөн зохицуулаад идчих. Ер нь ол нэг чинь юмгүй. Юм жингээ барьчихна гэсэн. Тэгвэл дасгал хөдөлгөөн хооллолт сэтгэл зүйд яг ямар нөлөө үзүүлдэг болох талаар Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл заслын багийн эмч сэтгэл засалч Жавхлангийн зөвлөгөөг хүргэж байна. Сэтгэл зүйчид маань бас ер нь дасгал хөдөлгөөнийг их зөвлөдөг шүү дээ. Подкастын миний удаагийн дугаар дээр ч гэсэн бас яагаад дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм бэ те? Энэ нь бас хүний сэтгэл зүйд яг ямар дэмжлэг ч юм уу, ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Бас үүн дээр зөвхөн дан ганц дасгалж биш те. Хооллолтын хувьд ч гэсэн ер нь өдөр тутмын амьдралын хэмнэлд эдгээр зүйлс сэтгэл зүйд яг яаж нөлөөлдөг юм бэ? Юу гэхээр энэ цэвэр стресс менежменттэй шууд холбоотой болоод харцдаг. Юу гэхээр бид нар ингэдэг стресс гэж үзэхээр дандаа сөрөг зүйлгээ үзчихэд байдаг. Одоо гэдэг чинь би стресс чинь, би ядарч чинь, би хэцүү байна гэдэг ч юм те. Би ууртай байна. Гэтэл стресс гэдэг маань ерөнхийдөө л зүгээр хүчтэй гэсэн утгатай л ерөнхий ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл бидний мэдрэлийн хэсийг ачаалж байгаа нэгэн төрлийн хүчтэй. Тэгэхээр одоо юу гэдгийг бид нар гаднаас ямар нэгэн байдлаар хүчлийг авдаг байх юм байна. Тэр нь болохоор 5 м-ээр гэдэг ч юм те. Харах, сонсох, үнэрлэх, хамтлах, хүрэлцэх байдаг. Энэ 5 м-ээр авсан мэдээлэл маань одоо юу гэдэг чинь бидний тархинд хүчтэй болгочдөг байх юм л да мэдээллээсээр дамжихтай. За тэгэл тэр нь болохоор хэрвээ эерэг байх юм бол эерэг хүчтэй болоод тэрийг бид нэр эерэг стресс гэж нэрлэжээд байгаа. Хэрвээ сөрөг байх юм бол сөрөг хүчтэй буюу ди стресс гэж нэрлэжээд байгаа. Сөрөг стресс гэдэг. За тэгээд эерэг стресс вэ, сөрөгч стресс вэ? Бид нар эерэг стресстүүл инех ч юм уу баярлах, аль эсвэл одоо өвсөр зовчих, хөөрөх гэдэг байдлаар тэрийг гадагшлуулчихдаг. Яг түүнтэй ижилхэн сөрөг байсан ч одоо уурлах, бухимдах гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар одоо хүч үзэх гэдэг байдлаар биес гадагшилждаг. Аль ч нөхцөл булчин ачаалдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бидний биед гаднаас тодорхой хэмжээгээр стресс орж ирээд тэр зүйлсүүдийг тархи маань боловсруулад эргээд гарахтаа булчингийн ажил болгоод гаргацдаг байна. Ямар нэг үйлдэл хийгээд. За тэгэхээр энэ маань өөрөө стресс маань өөрөө физиологийн үйлдэл гэж авдаг байхгүй хариу урвал гэж авдаг байхгүй ерөнхийдөө яг энэ зарчмаараа гаднаас аваад боловсруулад ялгаруулдаг. Яг энэ физиологийн хариу урвал юу гэдэг вэ гэхээр бидний нөгөө хооллолт байдаг байхгүй гаднаас аваад биедээ боловсруулад эргээд ялгаруулдаг. Тэгэхээр эднээс цэвэр нөгөө физиологийн суур хэрэгцээг явуулдаг. Тэгэхээр одоо хоёулаа яг ингээд би нөгөө хооллолтой зөвлөлдсөн болохоор эргээд бодоод үзье л та. Бид нар стрессээ гаднаас авч чинь 5 м-ээр ямар нэгэн байдлаар эерэг сөрөг байх нь хамаагүй ямар ч байсан авчлаа. Тэгээд тарих боловсруулж байна. Яг үүнтэй ижилхэн бид нар хоолыг гаднаас хооллолтоор авчлаа. Тэгээд эерэг сөрөг байх нь хамаагүй бидний биед ямар ч байсан шингээд нэг болох нь. За тэгээд эргүүлээд нөгөө хооллолт маань биеэс нөгөө ялгараад гарах хэвээр адилхан стресс маань гарах хэвээр байдаг. Тэгэхээр бид нар эерэг стрессийг бол инээж яагаад гаргацдаг. Хоёулаа хоорондоо ярьж байгаа динамиксэлж яриад бол гарах чинь. Харин учиргүй уурлаад иж болдоггүй тий. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр сөрөг стресс аваад үлдчихдэг гарахгүйгээр нийгэм нь гарахгүйгээр. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар юу гэдэг чинь ялгаруулах хэвээр зүйлсээ ялгаруулахгүй хэрвээ аваад үлдчих юм бол организмд ямар хортой нөлөө үзүүлэх вэ гэдэг зүйлс дээр л яригдах гэдэг юм л та. Бид нар одоо юу гэдэг чинь хоол идчихэд түүнийг ялгаруулж гарахгүй бол биднэрт ямар асуудал үүсгүү те. Яг түүнтэй ижилхэн бид нар гаднаас стрессийг авчаад түүнийг ялгаруулахгүй бол яг төдий чинээ асуудал үүсдэг гэсэн. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн байдаг учраас
стрессийг ямар нэгэн байдлаар гаргахгүй бол бид асуудал үүснэ. За тэгэл нөгөө нэг хүн болгоно энэ одоо нөгөө хэвлэл мэдээлэл болон интернетээр бүгдийг хайж болно шүү дээ. Стресстүүд ямар асуудал үүсгэх бүх асуудал үүснэ ерөнхийдөө. Тэгээд аль ч нөхцөл булчингийн хүчлэлээр гадагшилж байгаа учраас бид нар баярлсан ч бухимдсан ч ялгаагүй булчин чанартай. Тэгэхээр бүгдийн стресс менежментийн гол зорилго нь юу гэхээр бүгдийн булчингийн хүчлэг гардаг учраас бүгдийн ямар нэгэн өөр үйлдэл хийгээч гаргаж чаж болдог байхгүй. Булчин л ачаалжвал гарчна гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг чинь бид нар ууралсан үед одоо нэг уурс үед ашигтай тийм хүчтэл бас гаргадаг байхan л үйлдэл хийдэг байхan л те. Тэрний юу гэдэг вэхээр хүмүүс нэг уурлахаараа нэг гэрээ цэвэрлэхээр тавьчирчдаг ч юм уу те. Айл эсвэл нэг ховц ундраа угаагаал те. Тиймэрхүү байлаа. Зарим ч яг нэг аяг тав шидэд бол тавьчирдаг байж болох юм. Гэхдээ ер нь одоо юу гэдэг чинь бидний бага байхын л нэг яаж яж гал гэрээ цэвэрлээд ч юм уу. Нэдрүүлгэн дээр зугаагаад ч юм уу те. Гарчдаг байсан. Тэгэхээр яг ямар нэгэн бод дээр ажил болгоод гаргачвал гарчна. Тийм. Тэгэхээр энэ нь болохоор яг хуу эерэг зөвлөгөө, эерэг талаас нь аваад үзэх юм бол та уурлаж бухимдсан байсан ч хамаагүй ингээд дасгал хөдөлгөөн хийж хэрэгтэй. Зарим хүмүүс нэг их хит их бухимдахаараа жимд явчихад идэв шүү дээ, тий. Эсвэл фитнес рүү явчихдаг ч юм тий. Ингээд дасгал хөдөлгөөн. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн би зүгээр дасгал хөдөлгөөн зөвлөд байгаа. Дасгал хөдөлгөөн их нэгдүгээр тухайн хүндээ өөртөө ашигтай. Аль эсвэл заавал дасгал хөдөлгөөн байхаалаа бүү зүгээр л гэр орноо цэвэрлэн гэдэг шиг тий. Гараад машин аваачч болж байна өөрөө. Аль эсвэл одоо өөр яадаг чинь тий бусад өөр үйлдэлүүдийг хийж болж байна. Тэгэхээр энэ зүйлсүүдэд ашигтай зөвлөрөө төвлөрүүлэхийг л стресс менежмент гэж ерөнхийдөө нэрлэдэг байгаа. Тэгэхээр хэрвээ түргэн хугацаанд бохимдаа түргэн хугацаанд тавьширдаг хүмүүсүүд ч байдаг шүү дээ тий. Тэрийг ашигтай дадал үйлдэл болгоод хувирчих юм бол одоо стресс тайлах менежмент тий ашигтай дадал болгоод хувирчих юм бол та түргэн уурлах тусмал түргэн сайхан дасгал хөдөлгөөний хийгээд илүү сайхан байгаад боломжтой гэдэг ч юм уу тий. Эерэг тал руу яаж чиглүүлэх вэ гэдэг. Тэгэхээр хүн болгон ялгаатай учраас яг хүн болгоны нөхцөл байдалтай тулгуурлаад тайлбарлаж болно. Хамгийн ерөнхий байдлаараа бол иймэрхүү байдлаар тайлбарлах байна. Гол нь биет хуримтлагдаад байгаа тэр сүрэг стрессийг гаргахад дасгал хөдөлгөөн ийм одоо тий нөлөөтэй чухал байх нэ. Дээрээс нь нэмээд хэлэхэд хооллолт ерөнхийдөө нэлээд чухал ач холбогдолтой байгаад байдаг. Булчингийн үйл ажиллагаа болон хоол боловсруулах үйл ажиллагаа харилцан уруу хамааралтай байдаг тийм. Ерөнхийдөө. Өөрөөр хэлбэл бид нар амьдралаар мэдэгддэг шүү дээ. Хоол идсэний дараа нэг тийм хөдөлмөөргөө санагдаад ч юм уу тий. Одоо латсан гэж яриад байдаг шүү дээ. Хөдлөөд аль эсвэл одоо хоол идсэний дараа нойр хүрдэг гэдэг ч юм уу те. Энэ маань өөрөө хоол идэх нойр одоо юу гэдэг чинь нэг мэдрэлийн системээр ачаалагдж идэг учраас нэг хамааралтай болж таарах гэдэг. Харин булчингийн үйл ажиллагаатай бол уруу хамааралтай болж таарах гэдэг. Тэгэхээр бид нар юу гэдэг чинь яг эд хөдөлмөрж ачаалж байгаа үедээ бол өлсгөө мартцсан ачаалж идэг шүү дээ. Ажлаа хийж идэг гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг талаараа бол тогтмол цагт хооллох нь тухайн булчин гэдэг ч юм уу те бие организмыг тогтмол цагт амраахтай яг адилхан үр дүн үзүүлж идэг. Тэгэхээр би одоо хоолны мэрэгчлэлтэн биш учраас тийм хоол, ийм хоол гэдэг ч юм уу те аль эсвэл тий их бага хэмжээ би ерөөсөө ярихгүй зүгээр хоол маань өөрөө тогтмол цагт байх тусмаа илүү үр дүнтэй байдаг. Тэгэхгүй нэг босон суун яван хооллдог хүмүүс байдаг те. Сансан үедээ л тий. Энэ маань өөрөө хөдөлгөөний үйл ажиллагаа буюу булчингийн ачаалтайгаа ч гэсэн уруу хамааралтай байдаг учраас эмх замбрааг болгоод идэг. Тэгэхээр юу гэдэг чинь босон суун хоол иддэг хүн 1000 дасгал хийсэн ч турахгүй гэж хэлэх гээд байхгүй шолоо хэлгээд тий. Тэгэхээр юу гэдэг чинь энэ балансыг тайвшруулна гэсэн бид нар нэг тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийх гэсэн нэг тогтмол цагт өглөө оройдоо гэдэг ч юм уу тий хийж явах хэрэгтэй гэдэг шиг яг үүнтэй ижилхэн хоолтыг ч гэсэн аль болох тогтмол цагт байвал илүү үр дүнтэй байдаг шүү. Энэ хоёр чинь уруу хамааралтай байдаг учраас хит ачаалж явах үедээ хит ихээр идэх нь өөрөө шууд сөрөг талыг үүсгдэг шүү гэдгийг л тайлбарлах гэдэг юм л да. Сүрэг зан үйл, хорт зуршилт автах байдал ихсэж байгаа талаар эмч мэрэгчлэтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл та сүрэг зан үйлээсээ татгалзаж, харин амьдралдаа шинэ эерэг дадал бий болохын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ? Ковидтэй холбоотой гадагшаага нийгэм рүүгээ харьцаж байгаа харьцаа. Энэ чинь таны мэдхгүй юм байж болно, аль эсвэл стресс менежмент юм байж болно. Энэ бүх зүйлсүүд тодорхой хэмжээгээр хязгаарлагдчихж байгаа учраас энэ нөгөө хувь хүндээ ямар нэгэн байдлаар өөрөөс одоо гэдэг чинь дотроос тухайн мэдрэгдээд байна гэсэн үг одоо гэдэг чинь ямар нэг юм хийхгүй болохгүй юм шиг санагдаад гэдэг ч юм уу те. Нэг гарч орчмоор ч юм шиг санагдаад. Тэр утгаараа зүгээр альва хийж байгаа үйлдэлүүд маань тэр дотроо л хүмүүс ангилчаад байна л да. Сайн муу одоо болохгүй гэдэг ч юм уу те. Гэдэг зүйлсээр хөвчлээ ангилчаад байна. Тэгэхээр яг сайн муу гэхээсээ илүү зүгээр тухайн хүмүүс маань өөрийнхөө хязгаарлагдмал орон зай гэж хэлэх юм уу да тий. Яалтчгүй л эн чинь дэлхийд даяараа юм болчиход байгаа учраас энэ нөхцөл хийж болох бусад одоо юу гэдэг чинь үйлдэл зан төлөв гэдэг ч юм те тэр зүйлсүүдийг өөрсөндөө хөвшүүлвэл яасан юм бэ тэрийгээр нэг ялган салган дүгнээд гэдэг ч юм уу те тодорхой ярилцж агаад
гэр бүлийн хэмжээнд байдаг ч юм уу те найз нөхдийн хэмжээнд ялган салганд өгнээд өөр дадал зуршил өөр ямар нэгэн хөвшил гэдэг ч юм уу те зарим хүмүүсийн бүр ажилд солигдож явах шиг байна шүү дээ те. Ийм байдлуудаар шийдэх аргачлалуудыг олоход яг хүн болгонд л тулгамж байгаа асуудал байгаа. Харин хийж байгаа үйлдэлүүд маань хэрхэн цаашаад үр өгөөжтэй. Энд ч одоо насан туршдаа дандаа ингээд карантинд байна гэсэн үг бол байхгүй шүү дээ. Тэгэхээр цаашдаа тэр маань өөр хэр үр өгөөжтэй байх уу гэдэг ч юм. Тэр талаас нь харж үзээд жоохон алсын хараатай гэдэг ч юм уу те. Жоохон уус уртай дүнэлт хийчих юм бол хүн болгоно л эргээр зүгээр сэтгэх байх гэж бодож байна. Анхны тэр одоо те шин дадлыг бий болгох алхам нь юу байх вэ? За нэгдүгээрт бид бүхэн аягүй гоё шин дадлыг бодоод олчдгийг хөдлөх хэрэгтэй, фитнест явах хэрэгтэй, магадгүй зүгээр гэрээрээ ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Воркаут гэдэг ч юм уу, бусад йог бяцлаглалын дасгалууд байдаг ч юм уу. Гэвч нөгөө бид нар өөртөө яг альва зүйлийг хийхдээ яг нөгөө бид нар ресторанд ороод хоол захиалахтай яг бүтэн болцсон одоо өөрхөн хүсэж байгаа хоолыг захиалж байгаа дэжлэн өөрөөсөө яг тийм үр дүн хүсэж идэг. Гэвч нөгөө хоол болох хугацаа маань өөрөө одоо юу гэдэг чинь те бэлтцээс эхлээд нэлийн хугацаа зарцуулна шүү дээ. Тэр хугацааг тооцоолохгүйгээр өөрөөсөө айгүй том үр дүн шаардаад идэг. Гэтэл нөгөө бидний бие организм маань одоо юу гэдэг чинь гів гинт одоо өндөр үр дүн гарах үс байдлаар ачаалж чадахгүй учраас түүндээ айгүй амархан шантрах, туйлдах гэдэг ч юм те залхах гэдэг байдлууд үүсээд тэрийг орхичод идэг. Хүмүүс нэг сар 2 сар аль эсвэл хагас жил ч юм уу бүр ингээ хичээж гүрий шийж байгаа л тэгээд дадал болохгүй орхигдчод идэг. Тэгэхээр нэгдүгээрт хэрхэн яаж дадлуулах вэ гэдэг зүйлсүүд байгаа. Хүний биед яг хуу физиологийн хувьд гэх юм уу одоо тухайн нөхцөл байдлын хувьд аливаа зүйл дадал болоход өдрийн хувьд нэг зүйл 6-аас олон удаа хийхэд нэг тодорхой хэмжээний тухайн зүйлийг хийдэг шүү гэдэг анхны дүгнэлт ороод ирдэг. Ер нь бол давтан хийгээд хад. За тэгэхээр нэг өдөртөө тухайн зүйлийг одоо юу гэдэг чинь багада нэг бүтэн дасгал байдаг ч юм уу те нэг воркаут байдаг ч юм уу аль эсвэл нэгэн төрлийн одоо дасгал хийж яхад түүнийг 6-аас олон удаа хийж хөвших байдаг ч юм уу те энэ зүйлээс эхэлдэг. Хоёрдугаарт тухайн зүйл маань одоо юу гэдэг чинь өдөр хоногоор хэмжигдэх юм бол доор хаяж 45 хоногоос багахгүй хугацаанд хийж байж одоо юу гэдэг чинь түн одоо амьдралын нэг хөвшил болж байна гэдэг ухагтхан бие махбод одоо хүний сэтгэх хөт суудаг гэх юм уу. Тэгэхээр одоо яг үүнтэй улбалаад одоо юу гэдэг чинь жолооны курс бусад сургууль дамжаа ихэнхэн дандаа 40-с дээш хоног гэж заагдаж байдаг. Энэ нь болохоор цэвэр дадал үүсгэх хугацаа юм л та. Тэгэхээр дадал хийхэд бол иймэрхүү хугацаа ихний эзэн зарцуулдаг байх нэ. Хоёрдугаар түрүүний ярьжсэн шиг гинт огцом одоо том үр дүн өөрөөсөө хүсгүйгээр тухайн өвлөлийг ядаж эхлүүлдэг тийм л одоо дадлыг л өөртөө суулгах хэрэгтэй байдаг. Жишээ нь бид нар одоо аливаа дасгалыг ихтэй одоо гараад нэг байр тойроод гүйе гэдэг ч юм уу те тэгж хийх гэж байгаа бол адаглаа зүгээр өглөө эрт босоод тэгээд нэг гүүх нэг бэлтгэлийн хувцас өмсөөд гэдэг ч юм те тэгээд нэг гэрээсээ гараад орчих нь хангалттай үр дүн байхгүй юу. Яагаад гэвэл заавал гүүх алаа бөгөө ерөнхийдөө нэг өдөртөө нэг тийм үйлдэл хийчихэд байна гэсэн үг. Тэр үйлдэл маань олон дахин давтагдах тусам айжмаар нэмэгдээд явдаг. Одоо юу гэдэг чинь хүн болгон өглөө гэрээсээ гараад явхад одоо юу гэдэг чинь зүгээр гадаагаараа зогсохын орон за ядаж нэг тойроод нэг алхачээ та гэдэг ч юм уу те. За одоо нэг шогшчээ та гэдэг ч юм ингээ баг багаар үйлдэл нэмдэг байх нь. Тэгэхгүй бид нар гарангуудаа одоо нэг 10 тойрчээ гэдэг ч юм те. Хайсаа километр гүйчээ гэдэг. Энэ маань өөрөө айгүй том ачаалал болоод ороод ирдэг. Тэгэхээр тэр ачаалаасаа болоод шантрах гад байдаг. Тэгэхээр энэ байдлыг бууруулахын тулд аливаа зүйлийг ингээ баг багаас эхлүүл шат чатаар алхамаас эхлүүлвэл бид нар болохоор одоо юу гэдгийг нэг дасгал хийхдээ нэг 30 секундын дасгал хийчихэд нэг хөлтөө хийсэнгүү гэдэг ч юм уу те. За ингээл болоо гэж бодоод байдаг. Тэр 30 секунд чи явсаар агаад 1 минут болдог ч юм уу те. Дараа нь 3 минут 5 минут явандаа бүтэн цаг хүртэл хийгээд тасралтгүйгээр те. Хийх тий айжмаар энийг ахиулж өөртөө дадал суулгадаг учиртай. Бидний булчин чинь ч гэсэн гинт огцон том болчихдгүй шүү дээ тий. Айжмаар томордогтой ижлэхэн. Яг түүнтэй ижлэхэн энэ дасгалуудыг ч гэсэн бид нар өөртөө ямар ч дадал гэж болно. Ер нь бол тэрийг хийж байгаа бол зүгээр л хамгийн анхны энгийнийн л гэсэн үг. Магадгүй одоо юу гэдэг чинь бид нар хүүхдэд хоол хийхийг зааж өгч байгаа бол эхлээ зүгээр төмсөөл ялгуулаа сургачих гэдэг ч юм уу тий. Аль эсвэл эзэн аягийн лугаагаад сургачих гэдэг ч юм амар энгийн дадлаас эхэлдэг. Яваанд ахиулсаар бүгдийг хийдэг болгодог гэдэг. Ингүүл дадал тухайн хүндээ төвөггүйгээр тэгээ айжмдаа маш үр дүнтэйгээр суух боломжтой байдаг. Чи ганцаараа биш цуврал подкастын маань өнөөдрийн зочин фитнес модель Анухай өсвөр үеийнхэн залуус хандаж шилсэн дараах уриалгаар өнөөдрийн подкастаа өндөрлөж байна. Энэ аюу гоё ураа байна.
би яг энийг бол маш их 100% дэмждэг гэсэн. Хэрвээ би ганцаараа одоо тамирч нараа анухаа гэж явах юм бол урт удаан одоо олон зүйлийг тулж явахд их хэцүү. Олуулаа болчих юм бол тий олуулаа байх юм бол бид нар аягүй хурдан хөгжин дэвшин би биендээ туслах учраас одоо найзуудтайгаа нийлээд тий ингээд ажиллаа хийгээ явж байгаа. Тийм болохоор залуучууд маань ч гэсэн ганцаараа өөрийгөө хуваачсан зантай биш найзуудтайгаа хин нэгэнтэй тий хамт урагшлагыг хичээгээрээ. За миний хувьд бол ганцаард нь гэж баг байхгүй тий байнга л нөгөө зааландаа хичээлэгч нартайгаа үйлчлэгч нартайгаа ажил дээр найзуудтайгаа гэртээ хүүтэйгээ тэгэл ингээл байдаг учраас ер нь ганцаарддаггүй. Гэхдээ өсвөр үеийнхэн бол ганцаардл их байдаг. Одоо миний үе ч гэсэн 10 хэд наснда тий 13-аас 16 мурга наснда бол ганцаардлууд байла тий тэгэл ямарн тэр чинь бас сонь үйлдэлүүд тийм бас л нөгөө хүүхдийн сэтгэл зүй байдаг те. Тэр үедээ эцэг эхийнхаа гэр бүлийнхаа үгийг аягүй сайн сонсож явах хэрэгтэй. Энэ үе бол маш эмзэг буруу зүйлд их автагддаг. Гэтэл нөгөө хамгийн бараг дургу үг хэлээд байгаа аав ээж нь за ах эгч нь бол зэцтэй аягүй зөв үг хэлсэн байгаа. Тэгэхээр ганцаараа ингээд гутраад уйлаад дуулаад байх хооронд аав ээжтэйгээ ойлголцоод гэх юм бол аягүй гоё одоо зөв хүмүүжил зөв төлөвшөлтөд ирээдүйд бол бас нөгөө алдахгүй явах учраас ганцаараа байх хооронд гэр бүлтэйгээ бас цагийг заавалж өнгөрүүлж байгаа гэж зөвхөдөд хэлмээр шүү дээ. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв FM 104 эрүүл амьдралын радио тусгал цэг эмэн сайд хамтран чи ганцаараа биш радио цаурал подкастыг хүргэлээ. Та бүхэн подкастын өмнөх дугааруудыг манай радиогийн Facebook хуудаснаас үзэж сонсох болон YouTube сувгаас үзэх боломжтой. Мөн FM 104 эрүүл амьдралын радиогоор 7 хоног бүрийн мигмар пүрүү бямб гаригуудад өглөө 8, өдөр 12, орой 19 цагуудад хүлээвч сонсоорой.